Сайн байцгаана уу? Би Афак тимийн үүсгэн байгуулагч Амар Төвшин байна. За өнөөдөр би та бүхэнд амьдралын дуучин гэж бүтэн жилийн хугацаанд өөрийгөө дасгалжуулах ёстой хөтөлбөрийн гол гарын авалга болох жил болгон гардаг амьдралын дуучин өнөөдөр хэрхэн хэрэглэх талаар та бүхэнд маш товчхон дарааллын талаар товчхон танилцуулга өгье. Таны гар дээр хатуу хавцтай амьдралын дуучин очино. За энэ хавц бол нэлээд гамтаа хүмүүст бол 2-3 жил хэрэглэх боломжтой чанартай хавц байна. За мэдээж дэвтрийн хамгийн чухал хэсэг бол хоёр дахь чухал хэсэг бол нугас байдаг. За яагаад ийм төмөр нугас хийсэн бэ гэвэл та мэдээж дээрээс нь хууц нэмэх боломжтой. Хоёрдугаар та нар бас өмнөх жилийнхаа чухал зүйлүүдийг бас энэ дээр нэмэх боломжтой. Бас бичгэд ямар нэгэн одоо хууц нааша чаашаа болохгүй тэгшгэн дэлгэж өгч байгаа. Энүүгээрээ бид нар албаар төмөр нугас хийсэн баа шүү. За окей. За дэвтрээ нээгээд хэдүүлээ маш чухал 5 дарааллыг л ойлгох хэрэгтэй. За нэгдүгürt мэдээж дотоод тохиргоо хэсэг. Хоёрдугаарт алсын хараат төлөлт хэсэг, хатуу хавцтай 2 хэсэг бүхэл хэсэг байгаа. За 3 дахь хэсэг бол нэмгэн хуудастай 365 өдрийн цагийн тэмдэглэл байгаа. За 4-р зуршил бүтээгч байгаа, 5-р тэмдэглэлийн дэвтэр байгаа. За яг энийг хэрэглэхдээ хэдүүлээ бас өөр дараалал хэрэглэн. За яг хэрэглэхдээ хэдүүлээ миний дотоод тохиргоо хэсгийг бүгдээрээ хамтдаа нэ. Окей. За дотоод тохиргоо хэсэг дээр 3 чухал асуулт байгаа. Энэ 3 асуултанд хариулахгүйгээр алсын хараат төлөвлөгөөрөө орохгүй гэсэн. Тэгэхээр энэ дээр байгаа асуултаа дэлгэнгүү танаас 3 чухал асуулт асууна. Энэ 3 асуултанд хариулна. Окей. За энийг хариулт дуусны дараа бүгдээрээ хамтдаа алсын хараат төлөлт хэсэг нэ. За алсын хараат төлөлт хэсэг бол бүтэн жилийн урт календар та нарын өмнө нээгдэнэ. За энэ урт календарыг бол бүгдээрээ яаж хэрэглэх ёстой дараачийн видеоноос дэлгэрэнгүй үзнэ. Гэвч хэрэглэх одоо дэлгэж хэрхэн яаж дэлгэж хэрэглэх талаар би танаас зөв заавар өгөх ёстой. За алсын хараат төлөлт хэсгийн 2 дахь 3 дахь хуудсыг нэнгүүд энэ дээр 5 жил хүртэл календар дээр товчлсон хураангуулсан календар байгаа. Та нар энэ хэсгийг зүүн гар талдаа нээх хэрэгтэй, окей? За энэ хоёр дахь хэсэг. За энэ дээр байгаа асуулт хэрхэн хөтлөх талаар дараагийн видеон дээрс үзнэ. 3 дугаар хэдүүлээ шууд одоо өдөр тутмын цагийн менежмент хэсэг рүү орохгүй. 3 дахь чухал хэсэг бол зуршил бүтээгч гээд хойдлоос 2 дахь аппликейшн байгаа. За хэдүүлээ зуршил бүтээгчийг хамтдаа дэвтрийн баруун талд нэ. За мэдээж дэвтэр чинь бүтэн дэлгүүл яг ингэж харагдана. 5 жил, 1 жил, 1-7 хоног. Тэгээ хажуу талд нь зуршил бүтээгч байж байна. Окей. За алсын хараат буюу алсын хараа стратеги хэсэг дээр ажилласныхаа дараа 3 дугаарт шууд зуршил бүтээгч рүү очино. За маш олон хүмүүс зуршил бүтээлгүйгээр цагийн менежмент рүү орсноос болоод олон хуучин шин зуршлууд нь хоолндоо эвцэлдэггүй. Тийм учраас хэдүүлээ 3 дугаар шууд зуршил бүтээгч дээр ажиллана. Зуршил бүтээгч дээр өдрөө тайм лог хийсний дараа хэдүүлээ голын хэсэг буюу өдөр тутмын цагийн менежмент, өдөр тутмын менежмент хэсэг рүү орно. За энэ дээр бүгдээрээ цагаа төлөвлөх хэрэгтэй. За 5 дахь хэсэг үлдлээ. Энэ бол тэмдэглэлийн дэвтэр, окей. За ингээд хамгийн сүүлд байгаа тэмдэглэлийн дэвтрийг нээхдээ дэвтэр чинь ингэж харагдах хэрэгтэй. Олон хүмүүс надаас асууж ирсэн. Багш энэ дээр чинь тэмдэглэл хийх зай байхгүй шүү дээ. Энэ дээр бол тэмдэглэл хийх зай байхгүй. Энэ дээр зөвхөн түлхүүр өгүүдээр цагаа хэдээс хэдийн хооронд байх ёстойг л төлөвлөнө. Тэмдэглэлийн дэвтэр баруун талын бууланд нээгдэнэ. Ингээд хэдүүлээ мегмар гарагийн 7 цагаас Амар багштай уулзлаа гэж үзэх юм бол энэ дэвтрийнхаа дээд хэсэг дээр хэдүүлээ мегмар гарагийн 7 цаг гэж үчээд дэлгэрэнгүй тэмдэглэл явуулна. За яг энэ бол таны дэвтрийн хамгийн чухал 5 дараалал юм шүү. Дараагийн видеон дээр хэдүүлээ энэ дэвтрийг хэрхэн яаж хөтлөх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая. Анхаарал хандуулсан баярлалаа.